Өнөө өглөөнийг итгэмээргүй хачин маш муухай урвалтын түүхийг олж уншлаа. Монгол Ардын намын хөлдөө зохиолчдын бичсэн 20 сая долларын контрабандын гол дүр чихэгдэн гүтгүүлээд байгаа. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дараа ганц бүхэн 2020 оны 12 дугаар сарын 10-ны 17 цаг 31 минутанд Facebook дээр оруулсан баримтат дурсамжийг та бүхэнд хүргэе. Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Батулга Америк нэгдсэн улсад төрийн айлчлал хийхдээ стратегийн түншлэл тогтоох тухай асуудлыг нэн түрүүнд тавихаар болж энэ бүх асуудлаа үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар шийдвэрлээд тэр шөнөдөө Америк руу нисчээ. Дашрам дуртахад үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж байгууллагын бүрэлдэхүүнд Монгол Улсын их хурлын дарга ерөнхий сайд нь ч бас багтдаг гэдгийг анхааруулъя. Монгол Ардын намын хэвлэлийн албаны хөлтөөчүүдийн зохиолоор бол энэ гурван нөхөр улсын хилээр 20 сая доллар нуун оруулж ирэх мөртөө тэр их мөнгийг тагмартаад жаргаланд ч илүү нэг совилын хашаад 3 хонуулчихсан гэж байгаа юм шүү. За тэр тоосон толгой дуутч яах вэ? Эргээд нөгөө Америк стратеги түншлэл рүүгээ оръё. За тэгээд ерөнхийлөгч маань Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзаж ярилцахаар Америкт очжээ. Уулзалт хурал эхлэхийн өмнө түүнийг дагалдаа явсан үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдээр Монгол улсаас Америк нэгдсэн улсад шууж буй онц бөгөөд бүрийн элчин сайд Отгонбаяр ирээд маш таагүй нэгэн зүйлийг хэлсэн байна. Тэрээр стратегийн түншлэлийн асуудал бараг бүтэхгүй болж ах шиг байна оо. Америкийн тал нөгөө тусгаар тогтолт үндэсний аюулгүй байдалтай холбоотой заалтыг хүлээж авахгүй гэж байна хэмээн донгосжээ. Та бүхэн сайн анхаараарай. Энд Монгол улсын тусгаар тогтолт үндэсний аюулгүй байдлын асуудал яригдж байгаа юм шүү. Тогтоогоод ав. Бүх цаг үеийн туршиж ах Монголыг өөрсдийнхөө нэг хэсэг гэж үздэг Хятадтай шууд хөрширнэ 3 сая хүн амтай. Цэрэг зэвсгээр Хятадын нэг л дивизтэй тэмцэх Монгол улсын хувьд гадаадын хүчрэг улсаас тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдлын өмгөөлөл дэмжлэг авах асуудал бол үндсэндээ орших, эс оршихын тухай асуудал юм. Гэтэл Монголыг төлөөлж Америкт зугаа элчин сайд Отгонбаяр гэж тэр урвагч итгээд энэ талаар худлаа хэлсэн байжээ. Өөрөөр хэлбэл Монгол улсын тусгаар тогтнол үндэсний аюулгүй байдалд хорсож дургуутсаж явдаг байсан тул тийм худлаа ярьж стратегийн түншлэлийн асуудлыг гацаахыг оролдсон байна. Элчин сайд Отгонбаярыг тэгж худлаа ярьсны дараа Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дараа ганц бүх хурлын танхимд ороод сууж байтал ерөнхийлөгчийн тамгын газрын эдийн засгийн бодлогын зөвлөх Эрдэнэт хажууд нэрд суугаад сая би энд Америкийн төрийн департаментийн Монголыг хариуцсан ажилтнтай таарлаа. Нөгөөх асуудлаа хэлсэн шүү хэмээжээ. Ганц үгч зөвлөх Эрдэнэтаар тэр Америкийн хаан сууж байгааг заалгаж аваад шуудхан яваад очсон байна. Тэр хүн нь Америк нэгдсэн улсын төрийн департаментийн зүүн Аз номхондлын асуудлыг эрхлэх товчооны Хятад Монголын асуудлыг эргэлсэн ажилтан Райан Вен гэгч хүн байлаа. Ингээд үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дараа ганц үг тэр хүнтэй 10 минут орчим ярилцаж бүх зүйлийг зөвшөөрүүлэн төрийн департамент руу асуудлыг оруулахар болжээ. Хэрэг дээр Америк нэгдсэн улсын тал стратегийн түншлэл байгуулах асуудлаас огт татгалзаагүй байсан бөгөөд Монгол улсын их ашиг Америк нэгдсэн улсын өмнө хариуцсан сууж байсан элчин сайд Отгонбаяр гэж урагч бүх юмыг нууж бодлоон туулахар оролцсон нь тэр байжээ. Хятад Монголын асуудлыг эрхэлсэн ажилтан Райан Вен үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дараа ганц өгöd мистер ганц үг манай тал энэ заалтыг оруулахгүй гэж хэлээгүй. Монголын тал яагаад ийм заалт оруулах гэж байгаа юм бол гэж л асуусан. Таны тайлбарыг ойлголоо. Жаахан найруулга хийвэл болох байлгүй дээ гэж хариулсан ба ганц үг энэ зарчмыг л өөрчлөхгүй юм шүү гэж хатуу загсны хариуд окей ингэж болно гэд явсан байна. Ингээд асуудал шийдэгдэж үр дүнд нь Монгол Америкийн хооронд стратегийн түншлэл тогтоогдсон тунхаглал бичигдэж Монгол улс нь Америк нэгдсэн улсын стратегийн түнш улс болсон байна. Энэ бол 2019 оны 7 дугаар сарын 31-ний өдөр байсан ба Монгол улс болон Америк нэгдсэн улс үндэсний тусгаар тогтнол бүрэн эрхт байдал нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хүндэтгэн үзэх нийтлэг зарчимтай гэдгээ дэлхийд дахинаа зарлан тунхаглажээ. За одоо та бүхэн бодоод үз. Монгол улсны үндэсний тусгаар тогтнол нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг Монголын элчин сайд нь хорсон эсэргүүцэж гацаан зогсоохыг оролдохын цаад санаа нь юу вэ? Энэ хаанхын хэний бодлого вэ? Тэр Отгонбаяр гэж хүн ер нь ямар улсын эрх ашгийг төлөөлөн сууж байгаа хаанхын тагнуул хорлон сүйтгэгч вэ? Энэ айлчлалын хүрээнд ерөнхийлөгч Батулгын гаргаж тавьсан офшор дахь мөнгийг Монгол улс руу татан авчрахын тулд Америк нэгдсэн улсаас хүссэн хүсэлт оюмл сүлжмэл бүтээгдэхүүнийг татвар квотгүйгээр Америк руу оруулах хүсэлтийг баталгаажуулах ажлыг тэрмүү Отгонбаяр гэж урагч яагаад хөөцөлдөлгүй гацаасан бэ? Чухам ямар улсын эрх ашиг тэнд үйлчилж байна вэ? Монгол Ардын намаас томилогдсон энэ урагч сайд хэний заавраа тийхүү Монголын минь эсрэг хөдөлж байсан хэрэг вэ гэсэн асуултууд маш хурцаар тавигдах ёстой. Офшороос илэрсэн 4 их 80 төгрөгийг Монголд оруулж ирэхгүй тул тусгаар улсын засгийн газрыг огцруулсан Сүв Батолдын хормоо санаа энд явж байхаар үл барам Монгол улсын гадаадын цэргийн хүчний өмнө хамгаалтгүй байх гэсэн ёрын муухай бодлогыг бас алгуураар хэрэгжүүлэх санаархал яваад байгаа юм биш үү? Шудраг 5-ын 1 гэж нэрлэгдэн гарч ирсэн салбартай оюун эрдэнэ шорон хийсэн алиад явахын оронд Монгол улсын төсвөөс давсан асар их мөнгийг Монголдо оруулж ирэх талаар хөөцөлдөхгүй яагаад таг чиг ама хамхиж байна вэ? Тэр мөртөө тусгаар тогтнол газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө стратегийн түншлэлийг байгуулсан үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажилтнуудыг яагаад зохиомол гэмт хэрэгт хутган буруутгахыг хичээж огцруулах бичиг өргөн барих болов. Монгол улсын тусгаар тогтнол газар нутгийн бүрэн бүтэн байдал хорсондоо тэрв. Энэ бүхний цаанд хэний санаа нуугдж байна вэ? Хөшигний цаан суучгаад Монгол Ардын намыг удирдан залж байдаг эзнийхэн санаархал гэхээс өөр хариулт олдохгүй байна. Шуудхан асуухад Монгол Ардын намын эзэн Лойворчин Сүв Батол түүний боол сэлэм төвжил нар улс орныг минь хаашин залж байна вэ?